Өдрийн мэнд өрсөнд баярлалаа. За баярлалаа, танд ч гэсэн бидний урилга хүлээж авсанд баярлалаа. Хамгийн сүүлд одоо хийж байгаа таны ажлаар хэлье те. Сая таны ярьж байгааг сонссон чинь Мянмар руу аялаад ирсэн. Тэгсэн. Тэгээ яг ээлжид өргөжтэй айл 2 гэдэг нэртэйгээр ерөнхийдөө ингээд сүүлийн 3-4 жил бус 30-аад орн оруулсан аяллаа. Тэгээ тэрний нэг аялал нь ер нь бол Азийн 56 орн байдаг. 56 орны 3 орноор явж үзээгүй юм байна. Тэр нь Мянмар, Бруней, Шинзеланд гэсэн 3 улсаар. Тэгээд явж үзээгүй нэг улсаараа бас яваад ирээ гэж бодоод саяхан 10 гаруй хоног Мянмар улсаар аялаад ирлээ. Дээрээс нь яг тэр аялах хугацаанд манай Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ Мянмартаа бас ээлжид дэлхийн аваргын урдсан сатны 2 дахь шатныхаа тоглолтыг хийж таарад. Дээрээс нь би өөрөө ч нэг олон одоо чи яг дуучин аялагчгаа зарлалаа. Цаана баг 10 гаруй албан тушаал бий. Тэрний нэг албан тушаал нь Монголын хөлбөмбөгийн холбооны элч төлөөлөгч гэж явдаг. Энэ ажлынхаа хүрээнд бас тоглолтооч үзэн гэдэг үнэртэйгээ тэнд бас байж хад ирсэн. Тэгээд энэ нэвтрүүлэг маань бас одоо ингээд телевизээр гарах байхаа. Ер нь одоо тэр улсаас та юу мэдрүү, юу олж ав? Тэг яг Мянмар улс өөрөө хуучин Бирм гэдэг нэртэй байсан. 1856 оноос Английн колони байж байгаа 48 онд тусгаар тогтнолоо олж авсан. Дунд нь дэлхийн 2 дугаар дайны үед 3 жил Японд бас эзлэгдчихсэн. За бүр өшөө урагшаад түүх ярих юм бол Юан гүрний үед монголчууд маань 2 удаа дайдчихсан. Тэр улсыг бас нэлээд бужигнуулсан ийм үг түүхтэй юм байлаа. Ялангуяа Мянмар улсын тэр үедээ Бирм гэж нэртэй байсан. Бирм улсын хойд талаар бол манайхан орж эзэлж исэн ийм түүхтэй хувилааны үед. За тэгээд олон жил 62 онд цэргийн дэглэмтэй болж хувирсан. Генералууд тэр улсын эрхэнд гараад бараг 20-30 жил цэргийн дэглэмтэй байж байгаа. Саяхнаас ерөөсөө 10-аад оноос өмнө жоох нээлттэй болж байгаа ийм улс. Тэрний хамгийн нэг томрон жишээ Нан Сан Сужи гэдэг бидний сайн мэдэх нэг таймны Нобелийн шагналт гайхамшигтай бүсгүй байдаг. За тэр бас Монголд АСЕМ-ийн хүрээнд ирж ирсэн. Тэр үед нь би бас уулзаж тэр бүсгүйтэй бас бяцхан ярилцлага авах тийм болцооноо олдож ирсэн. Энэ ч үүднээс энэ улсыг заавал очих үстэй юм байна гэдэг үүднээс явсан. Одоо явхад бол үнэхээр одоо нэг хамгийн таалагдсан зүйл бол үг түүхээ маш сайхан авч үлдсэн байна. Нийтдээ 10 гаруй мянган одоо сувраг хийд байна. Нийт хүн амынхын 57 сая хүн амынхын 90 гаруй хувь нь одоо буддист шашинтай. Тэрийг бол яг үнэн сэтгэлээсээ сайхан шүтдэг, биширдэг. Тийм ард түмэн байна. Тэгээд зах зээлд ороогүй удаагүй болооч тэр юм уу хүмүүс нэг сайхан найрсаг одоо шудраг нэг ёсондоо одоо эвдрээгүй гэх юм уу та. Тийм утгаараа хүмүүс нэгс таалагдлаа. Тэгээд үзэж харах юм ихтэй. Тэдний үг түүхээ хадгалсан гол нууцыг та ер нь юу гэж харсан бэ? Зүр үг түүхээ авч үлдсэн тэр түүхийг харах юм бол одоо мэдээж социализм гэдэг зүйлээр нэг хайхтар дайраагүй үзэл сурталын дайнд нэг хайхтар автаагүй учраас манайх шиг 700 гаруй сүм хийдэ устгаа хийчихээг юм байлээ. Маш олон сүм хий дурсгал зүйлүүд нь үлдсэн учраас тэр нь эргээд одоо Мянмарын ард түмнийг аялал жуулчлалаар эргээд тэжих тэр их үүсвэр нь болж хувирсан нь бол ерөөхдөө илт харагдаж илээ. Одоо би чинь Сеул, Бангкокоор дамжаад очиход өдөрт зөвхөн Бангкокоос 15 онгоц маш том онгоцууд бууж илээ. Аялал жуулчлалууд үнэхээр бүүн болж байгаа юм газар байлаа. Гиндан дармын ганхүү, шар арга хамтлагийн ахлагч, дуучин, үргэлжтэй аялагч нэвтрүүлгийн хөтлөгч, аялагч, уулын спортын мастер, Монголын хөлбөмбөгийн элч, улс төрч. Бүгд найрамдах Чех улсын Либрец хотын техникийн их сургуулийг тус төгссөн. Иргэний зориг ногоон намыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлын гишүүнээр 2012-оос 2016 онуудад сонгогдож ажиллаж байв. Ганхүү нь Grand Irish Pub-ыг мөн үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн 118 улсаар аялж үргэлжтэй аялал нэвтрүүлгийн цоврал 100 гаруй дугаарыг бэлтгэн үргэжээ. Өдгөө электрал хөдөлгөөний дэмжигч гишүүн юм. Хөлбөмбөгийн элчээр та бол томилогдсон. Тэгээ яг энэгээр ямар ажлуудыг ойрын үед хийв хөлбөмбөгийн. Тэгээ яг миний гол ажил бол ерөнхийдөө сурчлагын одоо би ч өөрөө олон жилийн манайх одоо PR гэдэг яриа сурцсан тийм ээ. Энэ сурчлагын ажил дээр нэлээд төлхөө ажилладаг. За болсон гол шалтгаан маань ерөнхийдөө үзэгчдийг одоо байлдан дагуулах, үзэгчдийн оролцоог бий болгох, үндэснийхээ шгшээ багийг дэмжих энэ хүрээнд л одоо хамгийн болсон цагаас хойш ажиллаж байгаа. Тэгээд тэр чүүднээсээ сая манах 3 тоглолт одоо түүцэнгэлдэгтэй хүлээн авлаа. Бүгд нь ямар ч шин пик дүүрлээ. Тэгэхээр ажлын үзүүлэлт бол бас гайгүй болов гэж бодож байна. Зөвхөн гадна талдаа бол ерөнхийдөө Монгол улсынхаа үндэсний шгшээг сурталчлах,
гадны холбооттой контакт тогтоох одоо болж игэл залуу тамирчдыгаа бас гадна дотн сурах энэ төрлөөл нэлээд ажиллана гэж бодож байна. Тэгээд ажиллаа удаагүй байгаа. Одоо миний олон ажлуудын хамгийн сүүл авсан ажил гэж хэлж байна. Тийм, тантай ярилцахын тулд би нөгөө яг ерөнхийдөө мэдж байгаа боловч ингээ зүгээр ингээ Google дээр search-ийг харахаар яалтчгүй их олон төрлийн ажил хийх юм. Дээрээс нь тааж одоо аялагч би нөгөө бүгдийг ингээ тооч гэхээр яалч ингээ амар урт болох учраас хоёрхан л юм хэлээ. Нэвтрүүлэг дуусчихна. Таны хувьд яг энэ зөв хүн гэж хэнийг хэлэх юм? Зөв хүнийг дэмжих гэдэг энэ концепцийг санаачсан хүнийх нэг нь би юм байна. Яг ингэж бие даагч гэж туйлшраад хэрэггүй баха. Ер нь бол нийгэмд зөв хандлагатай ийм зөв хүмүүсийг дэмжиж гаргаж ирэх нь бидний зорилго байвал яасан бэ гэдэг санал хэлээд тэгээ энэ саналыг тойрж эхний хурал дээр нэлээд одоо ширүүнч байх уу ер нь маргалдаан мэтгэлцэн босны үүдэн дээр ерөнхийдөө энэ дэвшүүлж байгаа энэ санаа бол зөв юм байна гэдэг үднээс ерөнхийдөө бидний ураа бол одоо 20 оны сонгуульд ерөнхийдөө зөв хүнээ дэмжье гэдэг л ийм концепц гаргаж ирж байгаа. За зөв хүнийг олоход бол тийм амар бол биш. Ягаад тэгэхээр бидний цугласан 60 хүнд нэг хүн одоо бүгдээрээ зөв болж харагдах уугүй юу гэдэг бол үнэхээр хэцүү. Зөвхөн нэг юм дээр тогтсон. Тэр нь юу гэхээр урд өмнө төрийн өндөр албан тушаал хааж ирсэн сайд дарга их хурлын гишүүдийг дэмжихээ энэ удаа даацсан яа гэж. Яг мэдээж тэр дотор одоо миний бас хүндэлдэг хүмүүс өндөр байгаа боловч мэдээж олонхын гаргасан саналыг бол заавал дагахаас өөр аргагүй. Ийм үднээсээ бол бид нар ил төлхөө одоо шин одоо боловсролтой, мэдлэгтэй, сэтгэлтэй зөв зам мөртөө гэдэг дээр бид нэлээд тодтол хийж байгаа. Тэр нь зөв зам мөр гэж юу яриад байгаа гэхээр альва нэгэн бохир заван юмд хутгалтаагүй тийм хүнийг дэмжье л гэж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань ерөнхийдөө их тийм нуугдмал байдаг юм байна. За олон танигдсан цөөхөн байдаг юм байна. Танигдлаа гэхэд зөвхөн өөрийнхөө одоо тэр хүрээнд гэх юм уу эсвэл өөрийнхөө ажил мэргэжлийн хүрээнд гэх юм уу танигдсан байдаг юм. Яг нийт одоо монголчуудад нийт масс таниулах тэр арга хэмжээнд дээр нь л бид нар одоо туслая дэмжье гэж байгаа. Электоратын гишүүд дундаас одоо юу гэдэг нэгээ санал болгоод улсын хурлд нэр дэвшүүлэх юм асуудал ч бас байна гэж ярьж байна. Яг одоо тэр жишээлжил бий байгаа. За бид нар 5000 гаруй хүнд загтлалгээсэн байгаа. За яаж энэ хүмүүсийг цуглуулад байгаа юм бэ? Тэр нэрсийг хаанаас олоод байгаа юм бэ гэж хүмүүс гайхаад идэв. Бидний хамгийн ихний хийсэн ажил бол одоо нийгэмд бас өөрийн гэсэн одоо нүүр царайтай өөрийн гэсэн зам мөртөө 5000 гаруй хүнд бид нар загтлалгээсэн байгаа. За тэр загтлын хариуд одоо та 2020 оны сонгуульд хэнийг одоо нэр дэвшүүлвэл та одоо зөв хүн гэж бодож байна гэсэн ерөнхийдөө асуултын одоо гол концепц нь юм байсан. Тэгээд маш олон нэрс ирсний дунд миний нэр бол нэлээд бас байсан. За одоо хуульч манай энх хоёрын нэр нэлээд байсан. Хамгийн их нэр нь бол одоо дефакто жагаа ахын нэр хамгийн ихэнд жишээлбэл байх жишээтэй. Яг ингээд электорат байгаа 60 хүнээс маш олон нэрсүүд тэн дотор бол байсан. Тэгээ энийг бол бид нар бас ярилцаагүй биш. Уг нь бол бид нар чинь электоратд дэвших одоо оролцож байгааро бид нар өөрснөө нэр дэвшихгүй гэсэн одоо тийм зүйл ярилцаж гар бүлийнхаа үсийг бол зурсан байгаа. Тэгэхээр одоо сүүлийн үед ярьж байгаа яриагаар бол ерөнхийдөө бол одоо хэрвээ хүн өөрөө хүсээд дэвшия гэх юм бол бид нар электоратаас нь чөлөөлөөд оронд нь өөр хүн аваад тэр хүнийгээ бол бид нар одоо дэмжиж явъя гэсэн ийм ерөнхийдөө зүйл яригдсан. Тийм учраас би бол одоо ерөнхийдөө 20 оны сонгуульд одоо би ч одоо сонгуульд бас нэг 3 удаа нэр дэвшээд үзсэн хүн шүү дээ. Их хурлын сонгуульд 2 удаа нэр дэвшээд өвдөг шороодсон. За нийслэл дэвшээд ялсан ийм хүн байгаа. Тэгээд одоо нэг даагаа нэхэд 20 оны сонгуульд бас нэлээд нас манч бас явж байна. Сүүлчийн удаа бас дэвшээд үзье гэсэн саналыг бол электоратынхантаа хэлсэн. Энийг бол одоо тэгээд сонгуулийн хууль мөл яах нь их нөө тэрнээс болоод ингээд дэвшихгүйгээ шийдэх байх. Электорат дотор бол одоогийн байдлаар бол манай 60 хүнээс яг дэвшиа гэдэг саналаа бол энх хоёр л хэлсэн байгаа. Бус нь бол дэвшихгүй гэсэн ийм бодолтой байгаа юм байлаа. Нөгөө түрүүнд би бас дурдлаа те нөгөө таны талаар мэдээлэл хайжсэн чи их олон төрлийн
угасаал ингээд аялагч уулчин гээл дээр нь хөгжим хөлбөмбөг гэл ингээд явж ийн. Тэгээд та энэ олон ажлыг ер нь яаж амжуулдаг, яаж ингэж олон талаар өөрийгөө хөгжүүлж байна вэ? Энэ туршлагаасаа бас залуучуудад хуваалцаач. Тий яг нэх хайхтар ингээл хэцүү зүйл бол биш шүү дээ. Ер нь яг бидрийг баг бахад хоёр туулаа хөөсөн хоосон хоцорно гэдэг нь тийм хэлцүүг байсан. Зүгээр яг миний амьдарч ирсэн үед бидний нөгөө баг бахад социализм гэдэг нийгмийн үед бол мэдээж энэ хэлцүүг таарж исэн байж магадгүй. Зүгээр 90 оноос хойш тэр дундаа энэ чөлөө зах зээлийн нийгэм бий болсноос хойш энэ үг төдийлөн тохирдгүй болов уу гэж би хувьдаа хардаг. Харин ч хоёр туулаа байтхаа 20 туулаа хөөжиж тэр дундаас өөрийнхөө чаддаг мэддэг зүйлийг хүн олж авдаг юм. Яагаад өнөөдөр Саран туяа ийм ундаг дуучин байгаа юм гэхээр Саран туяа би дуулж чаддаг гэдэг тэр авиасаагаар нээж чадсандаа л байгаа. Ер нь бол энэ дэлхий дээр байгаа 7 тэрбум хүн ямар нэгэн зүйл ямар бусдаасаа ямар нэгэн байдлаар авиастай байдаг гэж тийм теорем байдаг. Зүгээр тэрийг олж нээж чадахгүй учраас Саран туяа биш байгаад байгаа юм. Тийм учраас тэрийг олж нээхийн тулд залуучууд юм болгоныг үзэх ёстой. Нэг уул руу авираад үзэх ёстой, нэг хөлбөмбөг тоглоод үзэх ёстой, нэг караокед очиод дуулаад үзэх ёстой. Гоё хоолойтой байж дуулна гэдэг бас зүйл бас биш. Ер нь бол дуучин хүн бол сэтгэлээсээ дуулчих дуул тэр хүн төрдөг. Тийм учраас тэр нээхийн тулд try гэж ярьдаг шүү дээ. Одоо бүх юмыг үзэх хэрэгтэй, турших хэрэгтэй. Тийм учраас би тэр 20 туулаа хөө гэдэг. Би бол одоо үнэхээр яг 20 туулаа хөөсний эцэст нэг 4-5-ыг бол бариад авсан. Яг тодорхой хэмжээ би өөрийнхөө хэмжээнд бол амжилтанд хүрсэн. Би очиод одоо уулчин гэдээ дурдлаа. Би дэлхийн 7 хамгийн өндөр уулын 3 төрлийн талбайг анх удаа мандуулсан. Тэрний үүднээс намайг Монгол улсын спортын мастер гэдэг өндөр цол хэрмээр шагнасан. Энэ бол миний нэг амжилттай мөн. Өнөөдөр би баг багтаа дуулах дуртай ийм хүүхэд байсан, хөгжмөх дуртай хүүхэд байсан. Өнөөдөр би миний амьдралын их усөр, амьдралын орлогын нэг хэсэг нь одоо энэ мэн болцоод байна. Хүн ер нь дуртай ажиллаа хийсний чинь төлөө хүмүүс чамд мөнгө төлнө гэдэг бол дэлхийн хамгийн аз жаргалтай амьдрал байдаг. Би мэдээж 90 онд иргэний зориг нагам гэдэг оюунтайгаа хамт байгуулаад явж исэн. Улс төрдөөс олон жил явлаа, олон сонгуульд явлаа. Тэрнийхээ үүднээс би бас нэг сонгуульд нь ялаад зөв их хурл биш юмаа гэхэд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болсон. Энэ бас миний амжилт. Би тэг төлөөлөгч болсноороо өөрийнхөө бодол санаж ирсэн юм. Ялангуяа одоо энэ төгжрлийн эсрэг хамгийн том гарцуул ерөөсөө нийтийн тээвэр байдаг юм аа, өөр юу ч байдаг юм аа. Тэр дундаа нийтийн тээврээс метро гэдэг зүйл бол хамгийн тохиромжтой зүйл байдаг юм аа гэдгийг ярьсаар байгаад ямар ч л нэг бичих цаастаа болж авсан. JICA-гийнхэнтэй олон жил ажилласны үчинд бид нар нэг метроны тээзүүтэй болж авлаа. Гэхмэчлэн одоо чиний асуултанд хариулахын залуучуудыг бол олон зүйл туршиж үзэх хэрэгтэй. Тэрэнд бол нэг тийм цаг зав яагаад авах юм байхгүй. Хамгийн чухал зүйл бол одоо дэлхийтэйгээ нийлүүлж хөл нийлж алах үүднээс англи хэллийг нэг олон хэл сураад хэрэггүй. Одоо би бол зүгээр өөрөө би бол чехаар ярьчин, орсоор ярьчин, словакаар ярьчин гэдэг одоо ингээд нэлээд олон хэл бол сурсан. Гэхдээ ингэж цаг алж байхын оронд одоо бол дэлхийн нийтийн хэл ганцхан хэл болчлоо. Энэ бол англи хэл. За болж игэл англи хэлийг бол төгс сурах хэрэгтэй. За дээрэс нь за болж игэл хоёр хөршийнхөө хэлийг мэдчих хэрэгтэй. Тэр нь орос хэл, хятад хэл. Мэдээлэлгүй хүмүүсийг улс төрчид үнэхээр одоо ингээд буруу эргүүлээд эндээс үүдээс ингээд асуудлууд үүсэж байгаа болоо гэж би хувьдаа хардаг. Тийм үднээс бүгдээрээ эргэтгэж мэдээлэлтэй байх үднээс бүгдээрээ англи хэлийг маш төгс. Ерөөсөө яг англи хүн шиг, Америк хүн шиг л эзэмссэн байх хэрэгтэй. Би Бутан гэдэг улсад явж очлоо. 700 гаруй хүн мянган хүн амтай. Албан ёсны хэл нь Бутан хэл, англи хэл. Нэгдүгээр ангийн хүүхдээс ахвал 8 настай болчихсон 80 настай буурал нүртэл бүгд англиар ярьж байна. Тэдэртэй ингээд communication хийх, харьцах ямар easy амархан байна. Аж аргалынхаа индексээр дэлхийд нэг явдаг ийм болсон. Жишээлбэл ерөөсөө хэлнээсээ болж байна. Өнөөдрийн Монгол өөрчлөлт, сонгуулийн хувьсгал, хариуцлага, зөвхөн дэмжих электорат цаг. Джек Ма гэдэг тэр мундаг Алибабагийн
одоо үүсгэн байгуулж Монголд ирсэн. Тэрнтэй би бас уулзаж ганц хоёр зүйл асууж хамт зургургаа авах тийм боломж олдож ирсэн. Тэр хүний ярьж байгаа бол ерөөсөө try. Унж босох бол ерөөс ямар ч асуудал байхгүй. Зүгээр л хөөрхөн амтан KFC-д ажилд орох гэж 11 удаа очиод ажилд орж чадаагүй юм бэл. Зүгээр л хасагдсан шалтгаан надтай адилхан царай муутай гэдгээр хасагдсан. Тийм учраас тэр зүгээр л хичнээн удаа унсан ч гэсэн дараа нь өнөөдөр Jack Ma Харвардын их сургуульд ирж хүндэт профессор болж багшлаач гэж өргөдөж байна. Нөгөө тэнд орж чадахгүй байсан нөхөр чинь одоо дэлхийн хамгийн топ сургуульд өргөдөж шít. Хүний амьдрал ийм л байт. Тэр ингээл шамтрахгүй явсны үр дүнд бол тэр хүн өнөөдөр дэлхийн хамгийн баян хүн, хамгийн мундаг хүн болчиход явж байгаа жишээтэй. Тийм учраас залуучууд үзэл хараал туршаал яваад ах хэвээр өөр юм байхгүй. Тэгжээд л нэг өөрийнхөө авьяастай юмыг олоод авна. Нэг дуртай юмаа барайл авна. Та тэгээд энэ олон ажлыг за яг нэг цаг маг гэх хэрэггүйгээ сайн дурдчихлаа тийм. Тэгвэл та 7 өдөрт хэдэн цагт нь ажиллаад одоо хэдэн цагт нь унтаж зүгээр Лен 4 цаг унтдаг байсан гэлээ гэл нэг манайхаа ярьдаг байсан. Ленийн ганхуу 2 л тэгж унтаж байгаа шиг байна. Одоогийн байдлаар бол миний ажил чи их зовлонтой. Одоо ялангуяа 12 сард бол би одоо ингээд эндээс гараад би одоо Bloomberg-ийн нэг том аргамжийг хөтлөн оройн 2 тоглолттой ингэж тэгсээр хөтл би гэртээ 1 2 гэж очдог. Тэгэл би ер нь дандаа тийм режимтэй явсаар байгаад унтахтаа бол телевизээр мэдээлэлтэйгээ үз нэг сар бол 1 2 унтдаг. Тэг өглөө 6 тусаад хүүгээ өргөж өгдөг би сургуульд нь. Тийм учраас нэг их унтснараа нэг яг хөтэ мэдээж эрүүл мэндэд хүний организм юмд их тасчдаг юм байлээ. Баг унтаад тахтвал нэг тэгээд сурчдаг юм байлээ. Тийм учраас унтахаа хойш тавиад их юм үзэж харж сурж мэдчихсэн л юу дээр байх гэж бодож байна. Залуучуудыг бол. Тэр яг 25 хүртэл жоох унтах хэрэгтэй. Тэгэхгүй л өсгөө үлчин. Зөв хүнэн дэмжих электорат хөдөлгөөн. Тэгэхээр таны хувьд бас энэ хотын хөгжлийн талаар нэлээд ярьдаг тийм ер нь. Тийм хотын соёл, хотын нийтийн тээврийн талаар бол нэлээд ярьдаг л та. Тийм. Мэдээж олон улсаар хөгжиж нь олон улсаар аялсны эцэс магадгүй та тийм шүү дээ. Тэр чинь яг зүгээр тийм мундагдаа биш. Энд чинь нөгөө явж юм үзсэндээ л байдаг байхгүй. Мянган удаа сонсохоор нэг удаа ч үзээ гэдэг чинь би чинь өөрөөсөө аялал хэмээх гайхамшигтай нэвтрүүлгийн буйнаар 118 улсаар явчлаа. 118 улсын нийслэлээр очисон гэсэн үг. 118 нийслэлийг Улаанбаатартайгаа хүссэн үсээгүй ингэж харьцуулж явдаг ямар ч хүн. Энийг авчруул яасан, тэрийг хэрэгжүүлчихүүл яасан гэдэг. Тэгээд нийтийн тээвэр дээр бол манайх одоо маш олон гац ярьж байна. Номерын одоо хуваарлт гэж байна, татврын нэмээд ингэж л гэж байна, бүсчилдэг гэж ямар ч тийм шийдэл үр дүнд хүрэхгүй. Яагаад хүрдэггүй гэхээр одоо төгжрлийг арилгадаг ганцхан дарга бай. Захиргаалтын нэг арга бай. Захиргаалтын бус нэг арга байдаг. Захиргаалтын нэг арга нь бол ерөөсөө одоо Лондон, Токио энэ шиг ерөөсөө л одоо энэ татврын асуудал дээрээс нь талбай төрийн одоо юу гэдэг паркингийн асуудлаар шийддэг. Бүсчлийн асуудлаар шийддэг. Өөр арга байхгүй. Ер нь бол машиндаа зориулж хотоо төлөвлөдөг. Одоо харин бүр эсрэгээр машиндаа биш явган үндэ зориулж хотоо төлөвлөх хэрэгтэй байдаг. За өөр захиргаалтын биш нэг арга нь ерөөсөө л нийтийн тээвэр. Улсын концепт, хотын концепт гэж байна. Одоо юу давмаалсан хот байх гэдэг. Нийтийн тээврийн давмаасан хот байх гэдэг юм уу? Эсвэл автомашин давмаасан хот байх гэдэг юм уу гэдгийг ажиллаад шийдэх ёстой. Манайх шиг Улаанбаатар маань ийм нөгөө анхнаасаа буруу төлөвлөлт гэж хэлэхгүй. Энд чинь нөгөө социализмын үед төлөвлөлт нэгдээд баригдсан хот өсрээд 560 мянган хүн амтай байна гэдээ тооцоолцсон хот. Одоо харамсалтай 3 дахин илүү өсчлөө. Тэр бол нэг буруу зүйл бол биш. Манай одоо улс төрчид бол одоо энийг саарамжуулах хэрэгтэй хөдөөнөөс олон хүмүүс нүүж ирж ийн тэргээл их буруу ярьдгийг. Эдийн засаг чөлөөт эдийн засаг гэдгийг бол буруу ойлгосон байна. Харин ч Улаанбаатар хотод маш олон хүн ирэх ёстой. Хүн гэдэг бол өөрөө эдийн засаг байдаг. Хүн нэмэх тусмаад эдийн засаг нь сайн хөгждөг, бараа бүтээгдэхүүн сайн борлогддог, мөнгөний эргэлт одоо цусан сайн гүйдэг гэсэн үг. Тийм учраас хүн эрхийг одоо яаж болохгүй, хааж болохгүй. Харин ч Улаанбаатарт олуулаа байх хэрэгтэй. Тэгжиж энэ эдийн засаг чинь өөрөө явдаг. Зүгээр тэр ирсэн хүмүүсийг харин яаж зөв зохистой, яаж амьдруулах уу гэдгийг л төр засгийн энийг удирдах хүмүүс шийдэх ёстой. Тэрний хамгийн том гарц нь энэ төгжрлийг байхгүй болох шиг багасгах гэж би хэлэхгүй. Төгжрлийг байхгүй болох ганцхан гарц нь метро байдгийг. Тэрийг бол одоо үнэхээр зоригтой хийх ёстой. Манай Улаанбаатар ч өөрөө бүр нэг метро бариад өгөөч гэсэн юм шиг ийм гайхамшигтай өгөгдөлтөй бат байхгүй юу? Ганцхан лайн тийм шүү дээ. Чүн баруунаас зүүн тийшээгээ сунтсан ганцхан юм од шүү дээ. Ганцхан лайн ингээд тавихад л ерөөсө бүх асуудлыг шийдэж байгаа байхгүй юу? Ер нь явандаа бол хоёрхан лайн
одоо юу гэдгийг энэ толгоотоосоо ийшээ амглан хүртэлтэй одоо бүр баян зүрхэн гүүр хүртэлж байдаг юм уу? Нэг лайн тавиал Чингэлтэйгээсээ долоон буудлаасаа одоо хуучин нис хүртлээ нэг лайн тавьчихад бол бүх асуудлыг шийднэ. Ямар ч асуудал байхгүй. За одоо ингээд төв замаараа ингээд лайн тавь шийдчихэ. 3 4 дор хороолох яах юм? Тэгвэл Саппорогийнхан тэрийг бас шийдсэн байна. Газар доор зүгээр л түнэлүүд барьчихжээ. Заавал метро тэмдэхгүй. Шууд 3 4 дор хороолт түнэл руугаа ороод доошоо яваад төв зам руугаа метрогоор нийлээл ямар ч машин барихааргүй энэ утыг ингээд маш богино хугацаанд шийдэж болно. Мэдээж энд тодорхой хэмжээний мөнгө төгрөг гарна. Энийг бол одоо маш зөв санхүүгийн механизмээр зөв шийдэж болно. Одоо жишээлбэл Япон улс гэхэд бол 40 50 жилийн 0.2% үүтэй зээл өгийгээд одоо энэ төсөл дээр өгнө явуулжсэн юм төсөл шүү. Их метро гэхээр хүмүүс зөвхөн нэг нийтийн тээвэр нэг газар суугаад нөгөө газар руу явах асуудал яриад байгаа. Энэ чинь өөрөө маш том үүрэгтэй. Энэ чинь хотын соёл. Метро гэдэг чинь өөрөө метрог дагтан тэр сайд эффект буюу метронд үл үзэгдэх тэр эффектүүд маш их байдаг. Метро дагсан буудлуудын ойр хавьд амьдарч байгаа хүмүүсийн орон сууцны үнэлгээ шууд 2 дахин нэмэгддэг. Одоо 5 шар байгаа нэг 40 сая төгрөгийн байр бол тэнд метроны буудлын барихад шууд 80 сая болно. Гэх мэтчлэн энэ чинь аюу болно. Тэгээд цаг хугацаа өнөөдөр энэ зах зээлийн нийгэмд хамгийн хэрэгтэй юм ямар алтан зүйл байна энэ цаг гэдэг юм. Энийг бол хүмүүс ерөөсөө тооцдог. Одоо ингээд тооцдог болно. Өнөөдрийн Монгол өөрчлөлт, сонгуулийн хувьсгал, хариуцлага, зөвхөн дэмжих электорат цаг. Таны хувьд бол бас лада унахыг яриад идэг лөө. Энэ лада ер нь ямар ашигтай юм бэ? Лада ямар ашигтай даа биш. Лада бол өөрийнх нь зарж байгаа тэр гаргаж байгаа үнийн саналдаа маш боломжийн машин гэдгийг би ярьж байгаа. Зүгээр яг би өөрөө хуучинсаг хүн байж магадгүй. Бидрийг баг багт миний хамгийн анхан оюутан багтаа би лада авчихсан. Тэр дурсамжаас эргээгээд би лада авсан. Тэгэд би яг одоо Facebook дээр олон дагагчтай ч гэдэг юм уу, өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй ч гэдэг юм уу, олонний танил гэдэг ч юм уу, зүгээр яг ихэнх компаниуд намайг юмыг их энгийнээр тайлбарлаж хүмүүс хүргэх тэр өвдөс ганхуу чамд байдаг юма гэдэг утгаараа маш олон реклам, маш олон сурталчилгаа, маш олон компаниуд дээр хамтарч ажилладаг. Жижигхэн компанитай ч гэсэн би хамтарч ажилладаг. Зүгээр нэг оюутчин бүсгүйч гэсэн би энэ ийм оюутан шүү гэд би ярих дуртай. Ягаад тэгэхээр миний одоо энэ фейсер хичнээн царай муутай ч гэсэн зайлуул энэ тэнд түрээд идэг юм шиг байгаа. Надаар дамжаад ингээд хүмүүс тэр хүний бүтээгдэхүүн очих нь миний хувьд чухал. Түүнээс би тэндээс нэг хэдэн төгрөг аваад баяжаад байгаа юм юм биш. Гэхдээ мэдээж би том компаниуд рекламд бол том мөнгөөр л тоглодог. Том компаниуд ч тэрийг бол хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас энэ бол харьцангуй ойлголт. Тэгээд ганхуу айгүй бол реклам тоглолтог гэдээ ярьдаг юм байлээ. Цаашлаач тоглох болно. Жижигхэн компани ч хамаагүй мөн түүз ажиллаж байгаа эмээг ч гэсэн би дэмжиж энд нэг ийм түүз байна шүү, нэмээ минь ийм зарддаг юм байна шүү гэдээ би мөнгө төгрөг авахгүйгээр ч гэсэн би туслаад өгөхөд бэлэн. Энэ бол миний өөрийнх нь мөн чанар. Юу гэдэг одоо тэнд нэг жижигхэн төрийн бас байгууллага ч гэсэн энийг хөтлөөд өгөөч. Энэ нөгөө байгаль орчин дээлтэй юм агингууд та тэнд гүйж очиод хөтлөөд. Тэргүй яг хамгийн сайн наацхийн жишээхэд одоо ич хэдийн орон гээд ган жавхлан гээд залуу ямар мундаг залуу вэ? Тэрэнд төр засгаас нэг төгрөгч өгөөгүй. Төр засаг дээр очиход харин ч урдаас нь нөгөө бид нар хэлдгээр май гэж хэлсэн юм байлээ. Тэгэхэд тэр залуу өнөөдөр 2 маш том бүтээн байгуулалтыг одоо өөрсдийнхээ санаачлагаар хийж чадсан байна. Сая чиддийн орон 2 гээд нээлттэй болсон. Яг тэр үед би Мянмар явж таарад очиагүй. Гэхдээ би тэр тийм одоо ган жавхлан шиг ийм нэг 10 залуу бий болоход л энэ төр засгийн хийж чадахгүй бүх юмнуудыг хийж чадчихэв. Одоо энэ яамдуудын хийж чадахгүй юмнуудыг энэ залуучуудын одоо энэ бүтээлчин залуучуудыг л гаргаж ирэх. Тийм учраас л одоо электорат чинь бий болж байгаа. Миг яаж одоо хурдан тусгаж аваад гэдэг юм уу те? Магадгүй тийм эергийг нь тэндээс олж харах юм чадварт сурах. Ер нь бол хүн эерэг талыг харж амьдрах хэрэгтэй. Одоо ингээд манайхан их гадагшаа дотгошоо их аялддаг. Тэгэд жишээлбэл сая Минимарт ингээд очиход Минимар бол тийм хөгжилтэй улс бол биш. Гэхдээ тэнд маш олон гадны жуулчд байна. Тэр гадны жуулчд бол вау гэж яваад байгаа. Тэр гоё эерэг талыг харж чаддаг тийм хүмүүс болчдөг. Угаасаа хөгжилчин хүмүүс тийм бол. Манайхан болохоор очиод нэг шопинг хийх гэж байгаа юм шиг ингээд тэр юмын ерөөсөө үздэг. Тэгээд ямар заваа юм бэ гэх юм уу. Юмд хандж байгаа хандлага. Түрүүний би яриад байсан хандлага. Одоо нийтээрээ хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Бид нар те одоо ингээд ур төршөө хужаа гээл те хой төршөө болохоор ахнар гээл. Одоо сая хөрөлцөхийг яаж хүлээж авч чинь те зүгээр нэг мөн жижигхэн нисэх буудал дээр хүлээж аваад нэг жижигхэн захын нэг юунд уулзалтыг хийгээл
дэд сайд нь хүлээж аваал те. Тэгээд тэр санамж бичиг зурж байгаа хэд санамж бичгүүд нь бүр хөгийн юм дээр гар үсэг зураал. Тэгээд Монгол нутгаар хоолоо явуулна гэдэг худлааны санамж бичиг. Нөгөө хоёр хоолой ч үжээ одоо энэ баруун талаар сая ингээд зүүн талаар нээлттэй хэлээ шүү дээ. Хоёр хоолой явцсан. Одоо Монгол дундуур явдаг тийм хоолой гэж байгчгүй. Гэхмэчлэн ингээд нөгөө бид нар ахнар л гэдэг тэнд дээр хуураад явж идэг. Эгийн цахилгаан станцаа бид нар барьж чадахгүй одоо 20 жил боллоо. Тэ? Байгаль нуураас болоод барьж чадахгүй. Тийм гэж байхгүй. Зүгээр л биднийг хөгжүүлэхгүй гэдэг тийм бодлоготой ингээд явж байгаа хүмүүсээ бид нар ахнар гэж хэлдэг. Тэнгүүд хамгийн их одоо хөгжүүлж байгаа хамгийн их бидний бүтээгдэхүүнийг авдаг, хамгийн их одоо мөнгө төгрөг өгдөг нөгөө урд төршөө бол бид нар хужаа дайсан бит хараал явж байна. Эний чинь л би нөгөө хамтлаг гэдэг 1 2 3 4 5 6 7 газараар ерөнхийдөө юм нарийн цариг уу одоо хятад улсад явдаг шүлжээгээр шууд ингээд мухарлаад холбох гэсэн юм төлөвлөгөө байсан. Тэгээ эндээс чинь бол за энэ хөрш орны бодлого бол мэдээж энэ улсыгаа төлөөл гарч байгаа. Энд байгаа түүхэн эдүүд боловсрогдохгүйгээр урагшаа зөөгдөх. Хандлага өөрчлөе гэж хэлээд өөрчлөгдөхгүй л байх л да. Зөв хүмүүс гараад зөв бодлого явуулах юм бол өөрчлөлтөн. Түүнээс Монгол ялна гэж гарч ирчээд харин ингээд хуваагаад авах юм бол өөрчлөгдөхгүй. Монгол улсын ерөнхийлөгч гэдэг хүн бол эв санааны нэгдлийн бэлэг тэмдэг байх хэрэгтэй. Түүнээс гэж хуваадаг тэр нь Монгол ялна гэдэг чинь үндсэндээ юу гэсэн үг юм? Эн чинь зүгээр л маркетингийн нэг арга шүү дээ. Эн чинь инх болд одоо Батулга хоёр өөрчлөгдөжсэн биз дээ. Монгол ялна гэдээ Батулга нь хэлэхээр нөгөө өөрчлөгч нь Монгол биш юмаа гэдэг л санааг л хэлсэн байхгүй юу? Эн чинь ийм ялангуяа Монгол улсын ерөнхийлөгчд өөрчлөж байгаа хүн бол ийм маркетинг явуулж болохгүй байхгүй юу? Энэ ёс зүйн талаас нь болохгүй. Тийм учраас энэ хандлагыг л өөрчлөх гэдэг. Тэгээ тэрийг нь манайхан Монгол ялчлаа л гэдэг байгаа шүү дээ. За ер нь бол удахгүй Монгол ялагдана. Дандаа ингэж хагарч бутаргаж тэгээд дээрэс нь одоо нөгөө ахнар гэж яриад байдаг хүнийг налж тэгээ одоо зүгээр наад зах нь төмөр зам гэдэг те. Би одоо MCS компанид олон жил ажилласан те. 10 хэдэн жилийн өмнө ямар ч төр засгаас нэг төгрөг гаргахгүйгээр одоо энэ яригадаад байгаа 270 км төмөр замыг чинь Deutsche Bank-тай бүр яриад гэрээ хэлцлээ хийгээд баригсны даваан дээр баахан сурталчилгаа явуулж санаж байгаа нэг баахан илсмэл цоолоод л ингээл гисээр гоод бариулаагүй. Тэгээ энэ хугацаанд бид нар юу алдсан? Алдагдсан боломж гэдэг юмыг хинч тооцдоггүй. Алдагдсан боломжийг бий болгосон тэр хүмүүст хинч ямар ч хариуцлага тооцдоггүй. Тийм учраас бид 20 онд бүгдийг нь өөрчлөх ёстой. Одоо энэ өмнө байсан бүх хүмүүсийг өөрчлөх ёстой. Бид нар гарч иж л өөрчлөлт. Зөв нэг үйл. Зөв хүнэн дэмжих электорат хөдөлгөөн. Шин сонголт ер нь хийх боломж байна. Одоо энэ яригдж байгаа сонгуул бол бид нар 6-7 сонголт хийсэн. Хизээч энэ сонголттой сонгуул байгаагүй. Одоо чи нэг одоо юу гэдэг нэг гуанзанд ороход чамд хуушур ид бууз ид ингээл тулгадаг байсан. Чи аль нэгийг л иддэг байсан. Ямар ч сонголт байгаагүй. Тэгвэл бид нар одоо хуушур бууз биш юм аа. Бас цаан чин цовин гээд Монголын ард түмний хайртай нэг хоол байна. А тэрийг чинь гаргаж тавих гэж байгаа маа л гэж хэлж байгаа. Тэгээ сонголтын л бий болгож байгаа. А энэ нэг бол сая ерөнхийлөгчийн сонгуул дээр залуучууд харуулсан 100 гаруй мянган залуучууд цагаан утас хийсэн байна лээ. Энэ бол маш том тохиол шүү. Энэ хоёр чинь бууз хуушрыг чинь аль чинь идмээргүй байна гэдэг сонголт. Энэ сонголт бол хамгийн чухал. Одоо энэ 100 мянга чинь цаашаа өргөжлүүлээд 400 500 мянга болно. Одоо 4 жилийн циклтэй шүү дээ манай сонгуул чинь. Тэгэхэд 4 жилийн хооронд 230 мянган шинэ залуучууд сонгуул өгдөг насан дээр очиж байгаа. Харамсалтай яг тэр шинэ 18-аас 22 насны залуучууд сонгуул өгөхгүй байна. Нийтдээ 2 сая 200 мянган хүн сонгуул өгсөй байхад сая дүн гэж гарч байна. 50 эдхэн хувьтай байна. Үлдсэн 50 эд нь хайцсан. Тэрийг ингээд задлаад үзэхээр ерөөсөө л 18-аас 30 насны залуучууд 700 мянган хүн сонгуул өгөхгүй байна. Тэдний ядаж 350 мянган сонгуул өгдөг бол би зүгээр очиод электоратыг сонгох гэдэг байгаа юм биш. Электоратаас нэр дэвсэн хүмүүсийг сонгох гэдэг байгаа юм ерөөсөө ч биш. Зүгээр л иргэнийхээ үүргийг биелүүлээд очиод сонгуулаа өг. Хиндэ өгөх нь тэр хүний өөрийнх нь итгэл үнэмшлийн асуудал. Сая Хонконгд бол нэлээд өөрчлөлт хийж чадах шиг байна. 23 настай залуучууд хийж шít. 23 27 настай залуучууд. Энийг үзэх хэрэгтэй залуучууд. Тэ? Яаж тэр том диктатур машины эсрэг тэ? Хятадын тэр том коммунист намын эсрэг ингэж зогсож чадж байна. Ямар зоригтой мундаг залуучууд ямар амар тууштай байна. Манай монголчууд харамсалтай нэг тийм тууштай зан их баг өгдөг. Өнөөдрийн Монгол
өөрчлөл, сонгуулийн хувьсгал, хариуцлага, зөв хүнээр дэмжих электорат цаг. Та нэр дэвшлээ гэхэд зүгээр бие даагчаараа одоо электоратаас дэмжүүлээд дэвших үү эсвэл иргэний зоригоос одоо иргэний зоригтой та харилцаа байгаа юу? Байхгүй. Ер нь л одоо тоглоомын дүрм ил биш байна. Тоглоомын дүрм ил биш байгаа учраас бид нар одоо яг ямар байдлаар яаж сонгуульд орохоо гэдэг чинь сонгуулийн хууль батлагдсанаас хойш яригдах зүйл. Бидэрт маш олон төрийн бус байгууллагууд хамгийн сүүлд уухаа гэдэг байгууллагууд ирж уулзлаа. За 20K гэдэг Facebook-ийн том группийнхэн ирж уулзлаа. Маш олон одоо Монголын хамгийн шилдэг хуульчдыг нийлүүлсэн юм залуучуудын байгууллага яг үндсэн хууль дээр одоо өөрчлөлтөн дээр байсан гүн бэлгээс ахуулаад Эрхэн Баатар энтерс ахуулаад маш олон залуучууд ирж уулзлаа. Багшлын төлөөлөгч нар гээд ирээд уулзлаа. Маш олон хүмүүс ирж уулзж байна. Дэмжиж гэж байна. Маш олон намууд ирж уулзж байна. Капиталист гэдэг намын залуучууд лавгагийн залуу уулзлаа. За хүн намын манай найдлаа Доржиханд маш олон залуучууд байдаг. Эдгээр маань ирж уулзлаа. Гэх мэтлэн тийм учраас одоо бид нар ингээд нэгдэж хагаад яг сонгуульд ямар байдлаар яаж орох юм. Мэдээж бас тэн дотор ч маш олон зөв залуучууд байгаа. Тэднийг дэмжиж ядаж нэгтэйгээ бас тойрог давхцаад авахгүйгээр энэ зохион байгуулалтанд орох хэрэгтэй. Бүгдээрээ бие даах юм уу? Эсвэл одоо нэг нам дээрээ төвлөрөх юм уу? Эсвэл нэг альянс байгуулах юм уу? Энэ бол одоо тэгэл яг хуулийн дагуу Монголын одоо юм сонгуулийн хууль яаж батлагдах нь вэ? Зүгээр эдгээр одоо ингээд 50-26 гэдэг ийм хувилбараар явж байгаа шиг байна. Тэгэхээр бие даагч нарт маш тийм халгаатай. Ер нь бид нар анхнаасаа бие даагч нар дэмжиж гарч ирсэн бол одоо бидний эсрэг тавьж байгаа бас нэг тийм шатрын нүүдэл гэж бид нар харж байгаа. Хэрвээ эдгээр ингээд батлагдах юм бол бид нар нэгдээд нийлээд нам байгуулахаас өөр бас аргагүй байж магадгүй. Тэгвэл 50 тойрог дээр бид нар бие даачаад нөгөө 26 дээр бид нар орхиж болохгүй шүү дээ. Тийм боломжийг бол ингээд зүгээр за 50 дээр нь үзчихье гэж болохгүй шүү дээ. Манай иргэдэд нэг юм айдас байдаг болсон байна шүү дээ. За энийг сонгочихвол энэ ингээ худлаа олчих байхаа ч гэдэг юм уу. Ийм айдас байна л да. Тэгэхээр тэр айдас чинь яагаад байдаг гэхээр энэ хоёр чинь хоорондоо бүгдээрээ холбогдсон учраас тэр айдас чинь байгаа. Эдгээр чинь бүгдээрээ нэг нэгнтэйгээ ингээд ямар нэгэн байдлаар холбогдсон нөгөө бидний ярьж байснаар бүлдэгдүүлсэн учраас энэ айдасууд байгаад байгаа. Ерөнхийдөө нэг ёс зүй гэдэг юм чинь хүний амьдралд байнга дагаж явдаг нэг сайхан зүйл бий. Тэр ёс зүйтэй хүн бол өөрийнхөө итгэл үнэмшлээс нэг ураад идэггүй. Би бол одоо өдийг хүртэл өөрийнхөө нэг бодож сансан итгэл үнэмшил дээр л хэвээрэл байж байгаа. Тийм учраас тэр итгэл үнэмшлээс урна гэдэг бол миний аавын нэг ганц загсан миний аав намайг бүр жоохон багт насварсан 41 настайгаа миний аавын ганцхан загсан зүйл байдгийг нэр хугарахаас яс уурсан дээр байдаг шүү минийхөө одоо нэрээ бодож яваарай гэж. Энэ бол айгүй чухал үг миний хувьд бол нэрээ бодож явна гэдэг чинь нэг ёсондоо ёс зүйтэй яваа гэсэн үг. Нэг ёсондоо ноён нуруутай байгаарай л гэсэн үг. Тийм учраас ийм хүмүүсийг л бид нар олох гэж байгаа. Яг өөрийнхөө ёс зүй, өөрийнхөө итгэл үнэмшлэлээр үнэмш хүн итгэл үнэмшлээ солино гэдэг бол бас хэцүү. За баг хариулчих шиг болоо. Би зүгээр таныг гишүүн боллоо гэхэд те одоо би ингэж урахгүй, авилга авахгүй ч гэдэг юм уу ямар баталгаа байх юм бэ гэж асуух гэдээсэн. Ингээ харин би ч юм хариулчлаа шүү дээ. Ноён нуруу, аавын захиас, ёс зүй, итгэл үнэмшил. Итгэл үнэмшил гэдэг чинь айгүй чухал шүү. Энэ хүн энэ дээр л чи ингээд харж байгаа бол бид нар олонч мөнгө төрөгтэй хүн бол одоо би боллоо, олонч баячууд гарлаа. Гэхдээ шударгаараа мөнгө олоод шударгаараа бизнес хийгээд явсан хүмүүс бол сайхан амьдрдэн шүү дээ. Ер нь бол хүн болгон тэгэлсэ. Хүн болгон тийм байдлаар баяжаасаа гэж. Шудраг бусаар нэг буруу аргаар мөнгөчдсөн. Одоо бидний нөгөө ярьд занхсан олигарх энэ гэж ярьдаг шүү дээ. Чи би ихэнхийн тань. Айгүй хэцүү амьдралтай шүү дээ. Зайлшгүй гудамжинд зүгээр явж чаддгүй шүү дээ. Дандаа хар машины ард нуугдастай, сарвчин малгай өмсөөстэй тэр мундаг баян хүмүүс чи сайхан амьдрдаг гэж бодож байна уу? Том хаусанд амар тансаг орон дээр унтчих магадгүй. Хажуу талдаа янз янзын виски, коньяк тавьсан байж магадгүй. Гэхдээ зайлшгүй нойр нүрдэггүй. Бид нар хичнээн ядууч гэсэн өөрсдийнхөө төргөөр хитэн нүмө ундаа ганц хоёр шар ариг аваад хажуудаа тавьсан ч гэсэн сайхан хөрхраад унтдаг шүү дээ. Асуудал нь эндээ л үүдээ. Авилгатаа тэмцэх газраас над руу ярьлаа. Инх хоёр гэсэн баха нэг залуу. Тэгээд сайн уу минь яасан яахаар байна юу болов гэсэн чинь үгүй та айхгүй байгаа мó гинэ.
Гэхдээ яагаад би чамаас айх хэвчээ. Хүмүүс авилгатай тэмцэх газраас ярьж нэхэр хүмүүс айгүй сонин ингээл сонин болоод яас юу гэдэг ингээд сонин болдог ш. Та ерөөсөө таны хоолой моолон чинь тийм өөрчлөлт гарахгүй ямар сони юм бэ гэдэг. Гэхдээ би юм гим хийгээгүй юунаас айх юм чи яагаад намайг айн гэж бодоод байгаа. Би тийм хийцэн юм гэсэн гойгоо анхааха таныг 110 гээд бид нар шинэ утас гаргаж байгаа сурчлагаандаа тоглуулах гэсэн ингээд ярина лээ зайлшгүй. Тий хүмүүс тэгдэг юм байлээ. Тэгээд тэр залуутай би уулзаад ярьсан тэр залуус сони юм ярьж байлаа. Хэцүү шнэ анхааха эдгээр чинь бүр ингээ баларддаг штэ. Эдрийг бид нар энэ хүмүүсийг нэх гоё тансаг машин унтсан тансаг байранд ингээд амьдарч байгааг харахаар хүмүүс монголчууд жоо хатаарахгүй юм билээ. Зайлшгүй тэг хэрэггүй. Эдгээр чинь айгүй зовж идэг штэ. Унтж чадахгүй. Хүн нойргүй байна гэдэг бол хамгийн зовлон шүү. Ер нь бол. Тэгээ миний асуугаагүй үлдсэн зүйл мэдээж зөндөө байгаа. Тантай ярилцвал асар их зүйлийг ярьж болох бах. Тийм би бол одоо 24 цаг ярьж чадна. Одоо бас нэг чаддаг юм энэ ярьдаг болчтой юм байлээ. Тий. Гэтэ өөрийн гэсэн стилтэй. Тэрийг нэг хүнд ингээд миний ярьдаг хэлдэг юм хүмүүс бас хүний хамгийн сайн чадвар ярьдаг. Магадгүй. Энийг би нэг хайхтар сурсан юм байхгүй зүгээр би багасаа нэг юм яриа хөвгт байсан. Тэгээ манай найзууд намайг ганхуу ичдэг болчихгоо өөрөөс нь ичээд алга болцсон гэж ярьдаг. Тэгээд одоо яаж ийм цариамуутай хүн ийм амжилтанд хүрээд одоо энэ хамгийн их реклам тоглолдог болчтой ингээд хүмүүс гайхдаг юм билээ. Энэ бас нэг ярианы урлаг чадвар бас байж магадгүй. Энэ бол юунаас бий болдог гэж энэ ном уншсанаас болдгийг. Би залуучуудыг маш их ном уншаасаа гэж хүсэж байна. Бид нар баг бахта би сая энэ хагалгаанд орлоо. 6 удаа хагалгаанд орлоо. Тэ тэрийг хүмүүс нуугаад байдаг нэг шамбарм гэдэг. Манайхан бол тэрийг нуудгийн байлээ. Би бол яг тэрийг хэлцдэг. Тэгээд тэр эмчдэг жил байгаа. Хөөч жоохон бахта жорлон тех ном уншдаг байсан ус. Яг өсвөл бид нар унших газар байхгүй жорлондоо өмдөө тайлж суугаад тэнд 2-3 цаг ном уншдаг. Энэ айгүй буруу юм байл шүү. Залуучуудаа битээ жорлонд ном уншиж байгаараа гэж захи. Тий. Одоо таны би зүгээр одоо гайгүй одоо яг тэгээд гам барих хэвээр. Тэгээд над би ч бас жоохон гам барих тал дээр бас жоохон муу бас нөхөр. Тэгээд амьдралын хэмнэл маань юм байна. Тэгэл одоо яах вэ тэгэл явдгараа явж байгаа л тэгээд нэг өдөр чад тэгвэл тэгэл чад юм зү. Батлаггүй гэдэг. Батлаггүй. Ер нь бол хүний нэг зам мөр гэж байдгийг. Ер нь бол би бол ингэж боддог. Хүнд муу юм хийхгүй бол тэр нэгэд бид нар хичнээн бурхан тэр айхтар шүтгүүч гэсэн бас нэг тийм тэнгэр бурхтаа шүтдэг тийм сүцсэгтэй ард юм. Тэгээд тэрэнд бол энэ тэнд лам амд очиж нэг юм барьжгүйгээд мөг дөрөв бариадах ямар шаардлагагүй. Зүгээр л өөрийнхөө амьдралыг л зөв байлгах хэрэгтэй. Тийм учраас зөв амьдрах юм бол ямар ч гэсэн тэр бурхан гэж нэг юм байдаг юм шиг үлээ. Хараад идэг юм шиг үлээ зайлвал. Тийм учраас зөв л амьдрах хэрэгтэй. Тийм учраас электорат тэр зөв үнийг чинь тайж байгаа. Зөв амьдрж байгаа үнийг хайгаад байгаа. Тий. Баярлалаа. Баярлалаа.